Залуу бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлыг туршлагатай бизнесменийн амжилттай уялдуулан ярилцаж, өнөөдрийн зах зээл бизнесийн орчныг бизнес санаа, бүтээл чандлаар хэрхэн тэлж сайжруулж болох шийдлийг хамтдаа эрэлхийлэх зорилготой бизнес ток нэвтрүүлэгт давтай морил. Би 20 жилийн дараа баг өнгөрсөн жил 2013 онд л одоо хамгийн том шатал гэдэг бол үзэж байгаа. Жишээ нь бол одоо долларын шиг гинт өсгснөөс болоод 25-30% өссөн. Тэгээд өнгөрсөн жил бол манай бүх бизнес эрхлэгчнэр бол 30% доотлын шаталтай байгаа. Тэр entrepreneurship буюу хүн болгон хийчдгүү тийм л талбар байхгүй юу? Тэр бизнес гэдэг. Өөрөөр овсгоо самбаач багаасаа нэг овсгоо самбаачлалтай ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү хүмүүс ч байд юм уу. Эсвэл одоо юмны үн цэнийг их сайн мэдэрдэг хүмүүс их сайн бизнес хийж байгаа. Өөрийн хөдөлмөрөөр олсон юмны үн цэнийг мэдэрдэг. Юмны үн цэнийг бий болгох тал дээр энэ тал талаас нь сайн бодж яадаг тийм хүмүүс л гайгүй их шиг байдаг шүү дээ. Манай өнөөдрийн дугаарт ард санхүүгийн нийтлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ганхуйг, Аг Марко компани захирал Ганбаатар, Гэрэг сургалтын төвийн багш Цог Чохлонаар өргөцсөн байгаа. Правильно пиво гэж рекламыг орой сонсож байгаа л нэг Оросын реклам дээр правильно пиво гэж реклам баглаа. Пив зүв байхад банк яагаад зүв байж болдгоо юм бэ? Зүв банк гэсэн. Тэгээ одоо бизнесийн хэм хэмжээ гэдэг бол өргөн утгаар нь авах юм бол зөвхөн нэг бизнес эрхэлдэг мэрэгшил болцсон тэр хүмүүс зориулсан эрх зүй биш. Нийгмээрээ бизнесийг соёлтой, хүндэтгдэг, шудраг ус өрсөлдөөнийг дургуутдаг, таагүй ханддаг, үнэлдэг, нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах. За миний зорилго бол яг бас Монголд одоо бас нэг ямар нэгэн бизнесийн анхдагч болчих юмсан. За бидний нэвтрүүлэг бизнес ток хоёулаа таны хувийн амьдрал, улс төрийн тухай ярилцахгүй. За таны харин хувь хүн талаас бизнесийн амжилтанд хэрхэн нөлөөлсөн бизнесийн амжилтын тухай ярилцах болно. Ярилцлага эхлэхээс өмнө та бол ажлын гараагаа 17 настайгаас Монголд анх байгуулагдаж байгаа хөрөнгийн биржээс ажлын гараагаа эхэлсэн байдаг. Яг сурч байх наснда яагаад ихтэй сургуулийг сонгож Монголын хөрөнгийн биржийг сонгож ажиллаж эхэлсэн юм бэ? яг тухайн үед ч нөгөө нийгмийн том өөрчлөлтүүд гарч ирсэн. Би өөрөө бас нэлээд шазран хөдөлгөөнтэй хүүхэд байсны хувьд ер нь одоо сурдаг юмаа сурчлаа. Цаашаа бол одоо энэ цаг үе өөрчлөгдөж байна. Гоё шин байгууллагууд үе таалгаа нээж байна. Тэрэн дээр энэ хөрөнгийн бирж гэдэг энэ гайхалтай сайхан байгууллага одоо нэгдэж үйл ажиллагаа явуулах нь энэ дээр л одоо хамгийн түрүүчийн ажилт нь болж мэрэгчлэлт нь болж ажиллана гэдэг тийм гинэн бодол төрөөд л тэгээд ээж аавынхаа танил талыг одоо харж байгаад тэр хөрөнгийн биржийн захирлаар нь томилогдоод байсан залуухан одоо энэ Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал доор нь ажиллаж исэн манай ээжтэй одоо олон жил жуулчны нэгтлэн бодгочоор ажилласан инх баяр ах нартай одоо ярьж байж зөвлөлдөж байж тэр брокерийн курст нь суугаад нэг 144 дугаар брокерийн гэрчлэгийг авч ирсэн баг. Тэгэл нэг жил ажилласан танд. Мэдээж 17 настай хүүхдэд бэрхшээлтэй зүйлүүд зөндөө тулгарч ирсэн баг. Чадна гэсэн зоригийг юунаас авч ирсэн бэ? Үгүй яг хөө бүгд л нэг гараанаас эхэлсэн. Би төгсөх курсын санхүү эдийн засгийн коллеж гэж байсан тухай үед. Тэрний төгсөх курсын оюутнуудтай нийлж байгаа тэр зуны курст суугаад 3 жил шамдан сурж байгаад энэ хөрөнгийн зах зээл брокер дилерийн үйл ажиллагаа үнэт цаас хувьцаа бонд гэдэг зүйлүүдийн анхны ойлголтыг тухайн үеийн одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ирээд манай хөрөнгийн зах зээлийг босгож өгч байсан Харвардын профессоруд биш юм аа зүгээр одоо докторийн зэрэг горилцсон байсан тийм оюутнууд байсан. Одоо манайхаар бол аспирантур сурж байгаа хүмүүс хурж зааж. Тэдний лекцийг сонсож байгаад ерөнхийдөө ойлголттой болоод аваад гараад ирсэн. Тухайн үедээ би ч нөгөө бас сургуульд англи хэл яг 10 жилд бол ордог л байсан. Тэгээд англи хэлний секц дугууланд явж байгаад ном бас шагаадаг. Гайгүй англи хэлтэй гэдэг нэг ойлголт энэ манай удирдлагууд авсан юм шиг. Дундуураас украинд сурч ирсэн юм л шүү дээ. Унгарт тийм. Тэгээд намайг хөрөнгийн биржид ороод ирэхлээр золоо захирал тэр Азийн хөгжлийн банкны нэг зөвлөх байсан Джон Колоски гэдэг нэг сахалтай нөхөр. Тэрний туслахаар бодлого тавьсан. Орчуулагчаар. Тэгээд би ч одоо 10 жил төгссөн хүүхэд англи хэл
тийм ч сайн биш. Гэхдээ одоо нэгэнт томилогдсон юм чинь ажлыг хийнэ гэдэг одоо өдөр шөнөжин цаасын нэргүүлж агаад. Тэгээд харин англи хэлтэй болоод авсан тэр нэг жилийн хугацаанд. Тэгээ анх орохтой бол би англи хэлтэй хэлтгэлтэй орж ирсэн. Тэг яг хаа тухайн үедээ тэр үчиг хаалттай нэг юм. Тэгэхээр би нэг одоо юу гэдэг нэг 1000 үгний запаста чийжилсэн тийм ямар ч дадлаггүй хөвгөл байсан баг. Тэгээд ямар ч байсан нэг тийм ойлголт байсан. Тэгээд зол жаргалч өөрөө мундаг одоо Америкт сураад ирсэн хүн англи хэл мундаг. Инх хоёр захиралчин бас нэг газар сурцсан бас англи хэл гадралдаг байсан баха. Таны тухай судалж байхад ерөөхдөө анх одоо Монголын хөрөнгийн биржийн хаалгаар орохдоо тийм маш дэгжин шар цүнхтэй цагаан цуг намруулсан хинч харахад 17 настай гэхээргүй тийм залуу орж ирж ирсэн л гэсэн гижил их намтар дээр их энэ тентгүй байдаг юм бэлээ. Тэгвэл бизнесийн гараагаа яаж эхэлж байсан бэ? Бизнес бол яг хөрөнгийн биржээс гараад гэрүүлийн манай бизнес байсан. Тэр нь юу гэхээр одоо нөгөө гахаа зууж ганцах хийдэг 8 шүү дээ. Одоогийн хүүхдүүд тэр үеийг төсөөлөхөж бас бэрхэл байх л та. Яг бид нар чинь хятадд очоод нэгтгэхт нь очоод нэгтгэхтэй хоёр дахьтаа тэр бараага дарна гэдэг. Одоо пэлник, ангор, силикон цамц, цангаа одоо эмхтэй, эрхтэй дотор хувцс маш олон зуугаар наваад. Тийм. Тэгээд нэг 40-50 юм том гахаа гэж цүнхэнд хийж байгаа. Тэрийгэ шүнжэнгөө тэр гуата гэдэг буудалд нь ороочоод 3 дахь өглөөний онгоцонд суугаад монголоор дайраад 4 дахьт нь Орос руу явчихдаг гэсэн. Орост 4 дахьийнхээ шөнө очоод 5 дахь хагасаанда зарж дуусчаад бүтэн сайндаа доллар болгоод буцаад нисчдэг. Тэгээд нэг дахь өглөө энэ буучдаг. Яг 7 хоногийн ийм горимд орсон. Тийм нислэгээр ганцах хийдэг үе байсан. Тэгэд бодолтой одоо онгоцонд хэдэн хүн суух вэ? Хэдэн хүн хичнээн гахаа ачиж явах вэ? Тэгэхээр ч одоо дээр дооргүй хил замбраагүй юм байдаг байсан. Тий. Унгараас сургуулаа төгсч ирээд Монгол банкнд 1 жил ажиллачаад энэ Монгол банкнд ажиллаж байхдаа хадгалан зээлийн хоршоо кредит юнион гэдэг зүйлийг олж хараад за ийм зүйлийг Монгол байгуулах нь зөв зүйтэй байна. Ер нь банкудаас бол том л бизнесүүд зээл авч болдог. Шинээр бизнес эхлэх гэж байгаа жижиг бизнес эрхлэгч. За тэр дотроо залуучууд бол санхүүгийн бололцоо хэрэгцээ нэлээх байдаг. Тэгэхээр тэрэн дээр ажиллах хэрэгтэй байна гэдэг энэ жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх төв гэдэг төрийн бус байгууллагыг 20 дотны найз нөхдөдөө хамтарч байгуулад дээрэс нь бол тэрнгээрээ бас жижиг зээлийг энэ ядуурлыг борлох үндэсний хөтөлбөрийн мөнгийг энэ гэр хороолт олгодог. Хадгалан зээлийн хоршоог бол бас байгуулад Хөгжлийн алтан сан төсөл төр. Тэр нь бол дараа л да. Тэгээ Монгол банкнд байхдаа тэр хадгалан зээлийн хоршоо байгуулж Монгол банкны хэдэн хүмүүс манч дэмжиж ороод тэр маань явж байгаад одоо энэ Монголын анхдагч тэгээд нэлээд том одоо энэ Кедан буюу одоо эхлэлхүүрийн өмнө үйл ажиллагаа явуулж байгаа. Хаягийн уншихлаар хүмүүс Седан гэдэг. Тэр нь бас учиртай. Тим хоршоо анх байгуулж байсан. Анхны дараагаар нь ажиллаж байсан. 98 онд бол энэ Microstart гэдэг нүүбийн төсөл хэрэгжиж эхлэхэд Хөгжлийн алтан сан гэдэг Монголын анхны банк санхүүгийн компаниг байгуулсан. Олон одоо хамтран зүтгэгчтэйгээ түншөөттэйгээ нийлээд байгуулсан. Яг намайг дундаас нь бол тодруулаад удирдагчаар нь тавьсан. Тэр нь миний одоо аз завшаан гэх юм. Хөгжлийн алтан сан, Хас банк гэдэг энэ тэнгэр санхүүгийн нэгдлэхэд одоо монголчууд амтхай болсон энэ томоохон байгууллагуудын эхийг нь тавьж, нэрийг нь хайрлаж ингэж явах сайхан хувь тохиол надад байсан. Энэ бүхнээс харахаар та ерөнхийдөө бол санхүүгийн бизнесийн хүн юм шүү гай. Яг энэ санхүүгийн бизнес таны ямар чадвар нөлөөлсөн гэж боддог вэ? Одоо ер нь эргээд харахад. Гэхдээ ер нь цаавал санхүүч гэдэг ахгүйгээр аливаа бизнест хүнд бол одоо хандлагын асуудал их чухал байгаа л да. Хүний өөрийн хандлага. Тийм. Ер нь тэр Стив Джобсын хэлээд байдаг нэг үг байдаг. Ер нь хүн бол өөрөө ямагт дандаа одоо сурч мэдхийн төлөө ямагт одоо сониуч цангаа хайж болохгүй ийм байдгаа гэх. Тийм том мундаг одоо компани байгуулад амьдаа дэлхийн хамгийн одоо баян чинэлэг хүн болоод амтсан хүн тэгж хэлж хахад бид өөрсдийнхөө өчүүхэн
амжилтанд өчүүхэн одоо мэдлэгт хизээч одоо бардаж сэтгэл ханаж зогсож болохгүй. Ямагт урагшаа тэмүүлж явах хэрэгтэй. Ямагт нээлттэй байх хэрэгтэй. Ямагт өөртөө эргэлзэж байх хэрэгтэй гэдэг тэр санаануудыг л тэр агуу мундаг бизнес удирдагчид хэлдэг болов гэж бодож байна. Яг би өөрөө их залуудаа бас бизнесийг удирдаад ингээм босгоод ирсэн болохоор тэр Стив Джобсын номыг уншихад их ойрхон тэгээд их таатай байсан. Би ер нь хүний тийм биографи унших дургу уншиж байгаагүй. Тэгээд Стив Джобс ямар ч байсан тэгээд тэр ном нь бол надад их таалагдсан. Тэгээд дараа нь Монгол руу ч орчуулагдсан байна. Тэгээд залуучууд олж аваад харчихвал их зүгээр сонин содон санагдах байх. Тэр дотор манай одоо энэ яригадаад байгаа оюутлогыг одоо үндэслэсэн муугар хэлүүлээд байдаг Роберт Фридланд ч гэсэн одоо яаж Стив Джобсыг нээж гаргаж ирж тэр Apple гэдэг компьютерийн анхны одоо нэр өгөхөд нь яаж нөлөөлсөн. Стив Джобс өөрөө Роберт Фридландын алюмины ферм дээр нь очиж одоо хиппи байхдаа тэнд алюм хураалцдаг байсан. Тэгээ Macintosh гэдэг компьютер анх гарч ирсэн шүү дээ Apple. Тэр ферм дээр нь хурааж байсан алюм нь өөрөө Macintosh гэж үлдрээ. Тийм сортын алюм байсан бэл. Тэгээ тэр бүхний ингээ мэдээ дэлхийн ямар жоохон бэ. Тэгээд ер нь агуу сууд хүмүүс бас их цөөхөн байдгийг л харж мэдэж болж байгаа юм да. Тэгээд Робертыг бол монголчууд дандаа муу талаас нь хараад байдаг. Гэхдээ ер нь юмд бол бас авчгийн тэр ухаанаар ханддаг гэж яриад байдаг. Бид нар бол бас аливаа юмд бас жоохон уужхан хандаад хүний сайн ямыг харж сурах хэрэгтэй юм шиг байна. Түүнийг алмаар бол ээж ба Рамада зочд буудлын 17 давхар. Та өөрөө яг ямар мэргэжилтэй хүн бэ? За би электроникийн инженер мэргэжилтэй. Электроникийн инженер мэргэжлэр төгсөөд за тэгээд даатгалын компанид ажиллаж агаад ягаад одоо импортын бизнес руу орчив. Тэгээд анх нэг бизнес эрхлэхэд нэг санаа гэж байдаг да. Бизнес санаагаа яаж төрж исэн бэ? За миний бодлоор одоо ингэж бодоод байгаа шүү дээ. Ер нь бол 90-ад онд бол хувь хүн ямар ч хүн ингээд ямар нэгэн үйл ажиллагаа эхлэхэд бол одоо тэр үед боломж бол харьцангуй их байсан, өрсөлдөөн багтаа байсан. Тэгэхээр бол 90-ад оны үед зах зээлийн үед бол одоо хувь хүний одоо бизнесийн жилүүд байсан. За 2000 оны үед бол компаниудын одоо бизнес ямар нэгэн компани одоо үүсгэн байгуулад үйл ажиллагаа эрхлэхэд одоо боломжууд бас өрсөлдөөн харьцангуй бага байсан. Одоо 2010 оноос хойш бол ер нь ерөнхийдөө маш илүү өрсөлдөөнтэй болж байна л да. Зах зээл бол улам өрсөлдөөнтэй болж байна. Тэр үед бол бас судалгаа хийгдэж ягаад ийм боломжийн бизнес байгаа юм байна. Ер нь одоо бас энэ чиглэл дээр ажиллаад үзье гэж бодож ирсэн л да. Түүнээс гадна бас манай ээж бас хүнсний чиглэлийн хүн байсан болох тэр нэг мэдхэд л энэ салбарт бас одоо орцсон байсан. Agmarco компани ер нь хамгийн анх бол 2006 онд үүсгэн байгуулагдсан. Анх үүсгэн байгуулахдаа бол Америкийн нэгдсэн улсаас хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа бол дахианы махан бүтээгдэхүүн импортлж анх бизнесээ эхэлж байсан. Энэ хугацаанд бас өргөжөөд одоо нэр төрлөд бол зөвхөн энэ бүтээгдэхүүнээр тогтохгүй бас нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоо импортлж одоо үйл ажиллагаа явуулж байна. Та түрүү ярьж байлаа л да бас бизнесийн анхны гараа 8-аад арахаас эхэлжсэн гэдэг. Ер нь 90-ад оны бизнесмен их бизнесмэнүүд ганцхан 8-аас өнөөдрийн энэ бизнесийн капиталыг босгосон байдаг. Тэгэхээр та 8 хийж явах үедээ 8-ны амтыг яг юун дээрээс мэдэрчээсэн бэ? Гэхдээ яг түрүүний хэлдгээр ингээд нэг нэгтгэхээс одоо хагасан өдөр хүртэл мөнгийг яаж үржиж болдгийг харах нь өөр их томоор үржиж харах нь бол их сайхан сонирм. Ялангуяа 18 настай хүүхэд бол их сонирм байж таараа. Тэгээ мөнгийг яаж олсныхаа дараа бас юунд үрж зарцуулж болдгийг өргөчлөө ч гэдэг юм уу те сонголт гараад ирэх чинь бас хүнийг
нэг сонир мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Яг ганцгаас бол миний хувьд тэгээ миний дүүнер манай ээж олж авсан нэг л зүйл байт юм болов гэж би харж байгаа одоо. Би өөрөө хуваараа Унгарт төр сургуульд сураад диплом аваад ирсэн. Тэгээд 97 онд. Тэгээд тэр үед их л боддог байсан. Одоо ч тэгж бодох байлж. Гэхдээ нэг сонирч биш болчихж байгаа. Тэр үед бол яг нэлээд хөөх мөнгө зараад хуваараа сурчаад хурж ирээд улсын байгууллагад ажиллаад ундаг хүн бараг байгаагүй болоо гэж боддیں۔ 97 онд тий ганцынхаа одоо бий болгосон хоригдлаараа би чинь 4 жил тэнд сурчаал ирсэн шүү дээ. Нэг нийтдээ нэг 50-60 мянган доллар зараад. Тэгээ тэрийг ингээд эргээ харахаар манай ээж аав маань ч их зөв зөрөгтэй шийдвэр гаргаж. Тэрэн дундаас манай ээж яг одоо энэ хатуу хөтөг үүрээд үлдсэн хүний хувьд бол их зөрөгтэй, төвчээрт, асар их сэтгэлийн одоо тэнхээ төвчээрийг зааж байж тэр шилжилтийн эдийн засгийн хямралтай үед том хүүгээ сургуульд одоо оруулсныхаа дараа ингээд одоо дуустал нь сургаад тэгээд аваад гараад ирсэн болов гэж боддоо. За ярьжсэн чинь басарч. За ястаа наадах хэсгээл оруулчаарай тэгээд. За. Түүнийг алмаар бол ээж ба Рамада зочд буудлын 17 дахь бүс. Юу яагаад банкны мэргэжлэр сурах харалсан? Би банкны мэргэжлээр сураагүй. Бизнесийн удирдлага. Бизнесийн удирдлага. Би банкны тухай ердөөсөө бодож байгаагүй. Хөрөнгөний мэржийн тухайч бодож байгаагүй. Тэгээд яг төгсөөд гарч ирээд Монгол банкнд хурж ирээд би чинь нэг хэсэг зайрмаг хийсэн ээжийнхээ тэр нэг зайрмаг тэр үед чинь ингээд нэг хөлдөөгчнүүд ингээд хятадаас авчирчаад тэгээд тэндээс нэг Оросын нэг юм гурилын ингээд одоо юунд оруулдаг машин авчирч байгаа. Тэгээд гурилын зуураад гурилын хийчихэд зайрмагнд тэр нэг хуурай сүү хийж байгаа зуураа чихэр хийчихэж байгаа. Тэгээд зардаг байсан шүү дээ ингээд ногооны яван дээр хөлдөөгчнүүд очиж ялт одоо энэ Ленин клуб сансар дээр тавьчаад нэг хэдэн охтууд ажиллуулчихсан. Тэгээд нэг жижигхэн гуанц ч ихсэн ажиллуулж үзчихсэн. Боо цоошоор авгаа атаага гэртээ хийчихэл тэгэл маргааш өглөө авч зарч. Тэг ер нь зүгээр сууж байгаагүй. Монгол банкнд орох бол зөвхөн тохиолдлын зүйл байсан. Гадаадаас хуваараа тэр дотроо хуваараа сурчаад эргэж ирдэг байсан хүн цөөхөн байхгүй. Ирдэггүй байсан. 97 8. За 2002 он хүртэл Монгол руу зүгэлдэг оюутнууд ер нь баг байгаагүй дээ. Би бол 97 онд төрөөд ирсэн. Тэгэхээр Монгол банкны удирдлагын тухайн үед одоо нэг миний ойр дотны бас энэ хүмүүсийн суугаар олж сонсчод уулзъя гэдэг ажилд авсан. Бизнесийн эрх зүй гэхээр хүмүүс ерөнхийдөө одоо хууль эрх зүй гэдэг их том хүрээнд ойлголдог л та. Гэхдээ энгийн бизнес эрхэлж байгаа хүмүүст одоо тулгардаг, за хүмүүст хэрэгтэй хамаардаг эрх зүй юу юм бэ? Өөрөө асууж шинээр бизнес эрхэлж байгаа улсууд юу тулгамддаг вэ те? Манайхан бол ерөнхийдөө телевиз судалж авсан ч гэсэн хайрцагт нь юу үлддэг вүлээ? Юу үлддэг вүлээ те? Ингээл гоё шин зурагт авлаа те хайрцагт нь юу үлддэг вүлээ? Заавар үлддэг. Яг зөв. Өөрөөр хэлбэл энэ бол тэр телевизийг хэрхэн хэрэглэх хуульчилсан акт байсан байхгүй. Энийг ингээл толгойн дээр гаргаж шийдчихдэг гэсэн Монгол хүмүүс те. Хогонд оруулцдаг. Үүнтэй адилхан бизнес эрхлэхтэйч одоо альва үйл ажиллагаа эрхлэхтэй заавар заварчлагаатай танилцахгүй зүүн бэлгээрээ шууд ордог нь л ерөөсөө тэр бол шууд ингээд мэдхгүйгээ өөрийнхөө чадвар туршлага болно гэж үзсэнтэйгээ дүүцүүлж явж байгаа. Тодорхой зөрчил тусныхаа араас эргээд хууль намайг инглээ. Таалагдахгүй үйлдэлийг тийм ээ өөрийнх нь буруу хийсэн үйлдэлийг хуульчилсан актаар хоригдсон байвал хууль таалагдахгүй хууль биднийг хязгаарлаад байна гэж өөртөө таалагдсан байдлаар хандлагт ханддаг. Энэ эрх зүй буюу тэр миний төрөнийс нийгэмд оршин тогтнох хэм хэмжээний ухамсарыг дээшлүүлээгүй цагт бизнес тулгамдах асуудал бол дуусахгүй.
Анх бизнесмен хүнд бизнес санаа их чухал баг. Бизнес санаа байнга одоо өөрөөсөө бизнес ургуулагч гэдэг юм уу санаа гаргагч тийм байх нь одоо яалтчгүй зайлшгүй одоо шаардлагатай байдаг баг. Та одоо анх бизнес санаагаа олцоод өнөөдрийн энэ одоо төвшөнд хүрэхтэл мэдээж олон асуудал хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Тэр бизнес санаа болгоныг яаж хэрэгжүүлж байв? Асуудал бэрхшээлийг яаж шийдвэрлэж байсан бэ? Ер нь бол мэдээлэл маш их чухал. Мэдээллийг мэдлэг болгох чухал. Мэдлэгээ аваачаад хүнд улс үндэстэндээ эргэн тойронд хэрэгтэй байгаа ажил үйлдэл болох бас чухал. Тэгэхээр энэ холбоос зайлшгүй хэрэгтэй л дээ. Зүгээр нэг сайхан мэдээлэл уншаа сууж яадаг хүн бол нэмэргүй. Тэрнийг мундаг мэдлэг болгоцгоо тэрнийгээр ямар нэгэн байдлаар одоо хүнд хэрэгтэй юм хийж чадахгүй байгаа юм бол бас хэрэггүй. Бүгдийг нь яг тэнцвэртэйгээр сайхан ингэж дэнсэлчж байгаа. Тэгээд хамгийн гол нь хийж үр дүн гаргаж чаддаг байх хэрэгтэй. Менежерийн хувьд бол өөрөө ч бай хүмүүсээр ч бай хийж бүтээдэг байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээч хэрэг одоо би энэ бизнес санаануудыг гаргахын тулд ч юм бол бас хүмүүстэй харьцсан, хорол цуглаанд суун. Очиж хүмүүсийн хийж байгаа ажилдаа танилцсан, ном сэтгүүл уншин өөрийгөө хөгжүүлэх богино хугацааны бас тодорхой сургалтуудад суuna. Тэгээд тэр санаагаа аваад марталгүй тэмдэглэж авчиж хагаад өөрийнхөө ажилд яаж авч ашиглаж болох вэ гэдэг талаас нь харж сурах хэрэгтэй. Тэгээд тэрнийг яг өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад гаргаад ирэхлээр одоо юу гэдэг хадгалан зээлийн оршооч гэдэг юм уу, тэр банк бус санхүүгийн компани ч гэдэг юм уу, эсвэл тэгж явж яснаа. За ер нь энэ нэг 3 банк бус санхүүгийн компанийг нийлүүлж хагаад хас банк болгочихъя гэдэг. Хас банкыг байгуулах гэсэн. Анх явж хагаад нэг номон дээрээс харж хагаад ер нь лизинг гэж юу юм бэ гэж хагаад лизингийг нь очиж энэ номингийнхантай, Facebookийнхантай, MSM-ийнхантай ярьж хагаад ер нь лизингийг нэвтрүүлгээд анхдагч болоод нэвтрүүлээд гаргаад ирсэн. Электрон бараг зарах тэр борлуулалтын нэмэгдүүлэх тал дээр тэд нарт ашигтай манай иргэд болохоор бөө мөнгө цуглуулж байгаа авчиж өгөх биш. Очоод бараагаа авчаад хайжмаар ингээд төлчдөг. Тэр санаануудыг бол мэдээж хэрэг би өөрөө бүгдийн зохионо гэж байхгүй шүү дээ. Стив Джобс ч гэсэн тэр очоод Hewlett Packard-ийн үйлдвэр дээр очиж харж агаад тэр одоо энэ iPad-ны санаа, iPhone-ы санааг яаж авч байгааг их сайхан төрсөлсөн байдаг шүү дээ. Яг тийм тэрнээс л юм сурах хэрэгтэй байгаа юм. Орон сууцны зээлийн асуудал байна. Ирээдүйн саяхан хүүхдийн хадгаламж байна. Насны нүнжиг гэдэг одоо залуучууд багасаа одоо хоримтлал хийж тэтгэврийнхээ хоримтлалтай болоод ирээдүгөө одоо баталгаатай байлгах тэр санааг бас ингэж гаргаж ирээл хэрэгжүүлэл хийцэн л бий болохоос биш. Санаа нь бол тэртээ тэрнгүй орчиндөө ингээл явж исэн монголчууд өөрсдөө дугуйг зохиодгоо, бүхнийг зохиодгоо зүгээр гаднаас хийж байгаа юмнуудыг авчираад эндээ сайхан хөрсөнд нь буулгаж аваад зөв сурталчлаад таниулах л байгаа шүү. Мэдээж бизнесмен хүнд одоо олон хүндрэл бэрхшээл тулгарч л байгаа өдөр тутамдаа. Тэрний нэг зайлшгүй нэг зүйл нь бол хууль эрх зүйн орчин, бизнесийн орчин. Таны ажиллаж байгаа дотор нь чанагдж байгаа бизнесийн салбарт эрх зүйн орчин яаж үйлчилдэг вэ? Эдийн засаг өөрөө хямралын ирмэг дээр ирчээд байхад бизнес дотор нь бол сайн явахад бол хэцүү л дээ. За ер нь бол Монголын бизнесийн орчин бол харьцангуй бас сайн гэж боддог л доо. Гэхдээ мэдээж одоо сул талууд бол байж байгаа. Одоо Монголд бол одоо жишээлбэл өмнө Солонгост одоо тэндээ бол ямар ч өрсөлдөх чадваргүй багтах шингэх боломжгүй. Одоо хятадд бол тий ямар ч одоо тэндээ бизнес хийгээд одоо амжилт олох боломжгүй хүмүүсээр энд олоод амжилт олоод байна гэдэг чинь бол бизнесийн одоо орон зай орчин бол маш сайн байна гэдэг бол харуулж ирсэн л да. Дээрээс нь манай хууль эрх зүйн систем бол харьцангуй дарамт багтаа байдаг гэж гадаадынхан бол ярьдаг юм билээ. Ялангуяа одоо жижиг дунд одоо чиглэлийн бизнес эрхлэгчдэд хамгийн одоо хүндрэлтэй асуудал бол манад бол нэгдүгээрт бол бас энэ одоо компаниуд үйл ажиллагаа явуулах тулд одоо санхүүжилтийн асуудлууд байдаг тий. Банкны системийн одоо тэр зээлийн хүү санхүүжилт бас тэр төрлийн дэмжлэгүүд одоо бас нэлийн буцаагаад дутагддгийм болоо гэж боддөг юм л да. Ялангуяа зээлийн хүү одоо маш их дарамт толдог. Бид нар одоо дэлхий дээр баг байхгүй хамгийн өндөр хүүтэй одоо зээлтэй шүү дээ ерөөсөө. Тий.
бусад орнуудаас бол хэд дахин өндөр. Гэхдээ бол энэ бас цаг хугацаа эргэлтээ бодохдоор бол бас буцаагаад бараа бүтээгдэхүүний үнэ дээр бол нөлөөлөд идэг тал байдаг юм билэ. Бизнесийн эрх зүйн орчин. Бизнесийн эрх зүйн орчны хувьд бизнесээр хэлж байхад эрх зүйн ямар асуудал? саяхан тэр мэдээ гарч байна. Ер нь бол засаж залруулахын төлөө энэ засаг ажиллаад байгаа шиг байна. Зөвшөөрлүүдийг цөөлөе гэж байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, үнд цаасны тухай хууль, за энэ хөрөнгөний зах зээлтэй холбоотой ер нь зохицоор нь асуудлуудыг аваад ингээд яаралтай аваад хэлэлцүүлчихэж байна. Таатай гэхээр таагүйштэй гэж марах хүмүүс олон хох л та. Манайхны нэг сэтгэл зүйн онцлог дотор хандлага шинжлэх асуудал хэрэгтэй байна. Зарим асуудал дээр очихоор ерөөсөө төр оролцохгүй байх нь хамгийн сайн оролцоо шүү. Энэ бол менежментийн зарчим төр зайлаач хэл гэдэг. Тэгээд зарим дээр нь болохоор төр ерөөсөө дэмжихгүй байна, оролцохгүй байна гэсэн юм яриад байдаг. Тэгээд оролцвол бурууд нь орохгүй бол бурууд нь. Төр оролцож иж эрх зүйн орчин, үгүй бизнесийн орчин сайжрах уу? Ерөнхийдөө бол миний хэлэх гээд байгаа зүйл бол ерөөсөө төрийн оролцоо гэж байхгүй дэмжлэг нь эрх зүгээр дамжаад тоглоомын дүрм нэг байх хэрэгтэй юм байна. Манайх яагаад таатай гэж хэлж байгаа нөхөр нэгдүгээрт тий татварын орчин орон даяар нэг шатлбарт буюу хоёр шатлбарт бүгд жигд үйлчлдэг. Баяуул гэж, Ховдорч, Улаанбаатарт хаач татвар үйлчлдэг. Хэрвээ өндөр хөгжилтэйгээд гайхуулаад магтаад байдаг улс орнч очих юм бол дүүргийн татвар, сумын татвар тий орон төдлийн хөгжлийн татвар гэдээ бие даасан татварууд тэр битгий хэлэлд одоо статутын татварууд нь нийлбэр авахаараа манай татваруудаас дэндүү өндөр гардаг. Хоёрдугаарт нь манайх шиг 20 жилийн дотор топ компаниудад дэлхийд IPO хийх боломжтой өөр улс орн байгаа мó. Одоогийн хөрөнгө оруулалтын хуулийн дээр тэр уулуурхаан баялагаа ашиглах тухай уулуурхаан асуудлыг зохицуулсан зохицуулыг ерөнхийлөгч өргөн барих гэжсэнээр татсан. Энэ бол сайн зүйл. Гэхдээ нэргсэн хонь хашгирна гэх чирэл юм болоод байна. Тэгэхээр одоо бидэнд засаж залруулах ганцхан л арга байна. Энэ санхүүжилтийн хугацаа дуусаагүй байгаа дээр оюутлогын уурхаан 2 дугаар шатны гэрээг байгуулах. Энэ бол зүгээр одоо хөндлөнд зогсож байгаа уул уурхад ямар ч ашиг сонирхол байхгүй. Ганц ширхэг хувьцаа эзэмшдэггүй. Эрүүл сэтгэж байгаа хүний үг. Тэгж л харах хэрэгтэй. Энэ дээр ямар нэг улс төр байхгүй. Энэ Монголын төлөө хэлж байгаа үг. Таны бизнесийн хөгжлийн гол хөшүүрэг юу вэ? Гол хөшүүрэг бол би бас ингэж боддөг юм аа. Одоо бол манай би түрүүн хэлсэн шүү дээ. Одоо ер нь бол компаниудын хөгжил бол шал өөр төвшөнд гарч идэв. Одоо гол зах зээл бол бид нар Монголын одоо зах зээл бол 3 сая хүний зах зээл байна. Гэтэл урд талд бол тэрбум 500 хүний зах зээл байна. Хойд талд 200 сая хүний зах зээл байна. Энэ зах зээл рүү гарах юмсан гэдэг л тийм л бодол өгдөг. Тэгэхээр бол ер нь цаашдын зорилго бол энэ чиглэл рүү ер нь одоо илүү ажиллах юмсан гэсэн тийм бодол байдаг та. Таны бизнесийн маркетинг ер нь юу вэ? Хас банкны маркетингийг бол хүмүүс яг тэр толгойд ордог болтол нь маркетинг сайн хийсэн юм шиг гоё хасхөө, ирээдүйн саятан хадгаламж, за хөрөнгө оруулагчтай, харилцагчтай нээлттэй байлгах маркетингийн маш том бодлогоодыг амжилттай хэрэгжүүлсэн. Улаан фэн юм биш үү? Энэ маркетинг ер нь таны маркетинг юу вэ? Гэхдээ яг саяны хэлсэн хүнд хэрэгтэй сэтгэлд нь буух, тусах, нэг юм бодогдуулах тэр талаас нь зөв санаа гаргаж ирээд зөв үг хэллэг сонгож аваад тэгээд тэрнийг зөв арга суугаар хүргэх л байна маркетинг л тийм. Тэгээд хүнд хэрэгтэй байх хэрэгтэй хамгийн гол нь бүтээгдэхүүн. Тэгээд байхгүй өөр өрсөлдөгчд ч гаргаж чадаагүй байгаа юм байх хэрэгтэй. Нөгөө талаас хэтэрхий өн өртөгтэй байж болохгүй. Яагаад гэвэл тэр чинь борлуулж яж ашиг хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр өн өртөг талаасаа одоо өндөр хөрөнгө оруулалт шаардсан юм чинь бас Монголд оруулаад ирэхэд бол хэцүү хэвээрэл байгаа шүү. Тэгэхээр нээлттэй бах хэрэгтэй, чөлөөтэй задгаас итгэх хэрэгтэй. Өөрийгөө ямагт сэнгэлж явах хэрэгтэй. Амьдрал тохиолж байгаа үйл явдал учирч байгаа хүн бүхэн чинь чамд нэг юм зааж өгөх гээд байгаа юм шиг байдлаар хүлээж авах бол тэгээд ухаан чинь зүрх сэтгэл чинь нээлттэй байвал тэгээд чи амжилтанд хүрэх боломжтой л гэж бодож байна. Нээлттэй л байх хэрэгтэй. Өөрөө уян хатан байх сэтгэдэг, уян хатан байх хэрэгтэй. Зөгцсөн одоо дасан зөгцөх чадвар өндөр байх. Спортын дээр Стив Джобс гэдэг нөхөр хэлсэн ба штэ. 20 дугаар зууны ихэнх үе хүртэл бизнест юу хийх вэ гэдэг нь хүнд асуудал байсан. Одоо 21 дугаар зуун гараад ирсэн чинь юу хийхгүй байхаа олж тогтоох нь чухал болчихлоо гэж. Мэдээллийн хорд өсөж байна. Өрсөлдөөн шир өсөж байна. Мэдээллийн технологи. Та хуулийн өнөөдөр эрх зүйн өнөөдөр юу ч шиг тооцоол
үл хойшоогоо зөвхөн орлого гэдэг 3 хүүгэн дээр те. Уг нь бол маркетинг чинь байрлал гэдэг гэсэн манайх бол орлого гэдэг юмар яваад байгаа байхгүй те. Энийг өсгөгчийн хандлага дээр бариад явж итэл өрсөлдөгч этгээдүүд танаас илүү эрх зүйн чадвартай буюу чадамжтай бол өрсөлдөөнд сул тал болж ирэх жишээтэй. Гэх мэтчлэн энэ маань өөрөө юу гэхээр ерөөсөө л би энэ бизнесийг эрхлэхэд юм нь хориотой юм бэ гэдгийг олоод тогтоочхоор түүнээс цаашаа амьдрахад саадгүй болчихж байгаа байхгүй. Компани одоо нэг компаниг удирдах хамт олныг удирдах авч явна гэдэг бас баггүй туршлага хэрэгтэй байх. Тэгээ та бас залуу хүний хувьд ер нь компани удирдах авч явхад ер нь ямар бэрхшээл тулгардаг вэ? Тэрийг яаж шийдвэрлэдэг вэ цаг тухайд нь? Компаниг одоо удирдахад бол мэдээж одоо хамт олонтойгоо бол одоо бас маш сайн мэдэрч ажиллах хэрэгтэй. Хүн болгоныг одоо бас яг онцлогтон тохируулж одоос мэдэрч байгууллагынхаа дүрм журмыг зөв ойлгуулж одоо ер нь бол эв зүгээр л одоо ажиллахыг хичээдэг л дээ. Наад нөхдүүдэд түр азанжийг хэлчих таханд байгаа. Хаалга онгойлгоч би нэг ашгаар. Хөөй. Зулаа. Чингүү. Түр азнаач. Бити юм өрөмдөд өгөх. Битээтэй хөлөө саваад. Гэтэ бас л энэ дээр бас л эргээд ярихад бол яг л нэг хувьслын одоо үе шат явагдаад байгаа. Ялангуяа өнөөдөр жишээлбэл тий одоо энэ хүний нөөцийн одоо чиглэл дээр өнөөдөр сургууль төгсөөд ингээд ажилдаар орж иж байгаа хүн бол бас хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад ингээд нөхцөл байдал ингээд шал өөр болж байна л доо. Энэ бас эдийн засгийн хөгжлөд дагж байгаа нэгдүгээр цалингийн одоо өсөлтүүд явагдсан байна тий. Одоо ер нь компаниудын зардалд бас нэлээд өндөр хувийг одоо цалин хүний нөөцийн зардлууд одоо эзэлдэг болцсон. Намайг анх бизнес хийж явах үед бол энэ юм байгаагүй. Зардлын төвшин бол арай өөр чиглэл их явдаг гэсэн. Одоо өнөөдөр бол тийм болохоор хүний нөөцийн бодлогоос маш их чухал болцсон юм болов гэж бодож байгаа. Бизнесийн амжилтанд мэдээж баг хамт олон зайлшгүй чухал өөрийнхөө амжилтанд хүрэхэд та баг хамт олныг яаж таньж олж бүрдүүлж тэднийг удирдах авч явдаг вэ? Бурмаар тэтгэхээс урмаар тэтг гэж үг байдаг шүү дээ. Тэр бол их чухал юм байна. Тэгээд зөвхөн цалингаар нь хүнд өөрт нь хийх боломжийг нь олгоод орон зайг нь гаргаж өгөөд алдах. Тэгээд мэдээж хэрэг илүү их онох тийм эрх мэдлийг нь олгож байж бизнес бол тулахтай доктортой байдлаар цаашаа өргөжөө төгжих боломжтой болдог. Итгэлцэлээр бизнес бол явдаг. Итгэлцлийг бол хязгаарч эвдэж болохгүй. Хүний итгэлийг доороо ажилдагч бай, хажуудаа ажилдагч бай, дээрээ ажилдагч бай. Итгэлийг алдаж болохгүй. Итгэлийг олж авахын тулд туйлын нээлттэй байх хэрэгтэй. Алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Тэгж байж хамт олон ч хөндлөдөг болно, хөрөнгө оруулагчид ч итгэдэг болно. Түншүүт ч мөн одоо итгэдэг болно. Бизнес бол тэр дотроо санхүүгийн бизнес бол цэвэр итгэлцлийн асуудал. Бизнес эрхлэн гэдэг маань ерөөсөө л гэрээ байгуулах замаар мөнгө босгох тэр процессыг бизнес эрхлэх гэж хэлж байгаа. Тэгэхээр бичиг цаасан дээр гэрээ байгуулвал хоёр талаасаа гарын үсэг зурхаас гадна та одоо хүнсний дэлгүүрт орол бараа бүтээгдэхүүн худалдаа авлаа шүү дээ. Тэнгүүд танд нэг тасалбар гэдэг юм өгж байгаа шүү дээ. Энэ тасалбар тантай хилцэл хийснийг нотлох пайз тасалбар буюу тантай гэрээ байгуулагч байгаа байхгүй. Хүнсний бүтээгдэхүүнийг танд өгсөн та энэ тасалбараар чанарын шаардлага хангахгүй буцаах буюу чанарын шаардлагын ердийн боломжтой хугацаанд шаардах хэрэг үүсэж байгаа. Энэ утгаараа бол ерөнхийдөө гэрээ байгуулах зарчим гэдэг дээр бол манай бизнес эрхлэгчид анхан дунд ерөөсөө одоо юу гэдэг би тэгж амар системчилж чадахгүй л дээ. Мундаг байгууллагууд нь системчилдэг юм бол дийлэнх олонхороо харахад бол гэрээний соёл бол маш их хаягддаг. Гэрээгээ хүндэлдэг байх шүү дээ. Одоо банкн дээр хүн мөнгө хийчихэд 1 жилийн дараа урьжаад авъя гэхэд авч болохгүй гэвэл итгэлцэл норж гэнэ гэсэн үг. Тэрнтэй яг адил. Бүх асуудал дээр ямар ч гэрээ хийсэн байсан бизнес бол бизнес байх хэрэгтэй. Гэрээгээ хүндэлдэг байх хэрэгтэй. Нөгөө гарын үсэг зурсан бол вандан бат. Уян хатан байх хэрэгтэй. Уян хатан байж болохгүй гэрээн дээр бол. Гэрээг бол яг ягштал мөрддөг байх хэрэгтэй. Манайх шиг нөгөө оюу толгойн гэрээг зурчаал тэгэл налчигнаал шалчигнаал бизнес хийн гэж юу байхгүй л дээ. Тэгэхээр бид нар одоо горыг намсч штэ. Өнөөдөр доллар 1800 болчихж байна. Улс орны хувьд том эдийн засгийн хувьд бол ингээд бидний гаргасан алдаа бол ингээд нэг тодорхой хугацааны дараа илрээд штэ.
үр дүн горн гараад байна. Тэгээд нөгөө гаргасан шийдвэр гаргасан нөхдүүд нь уснаас дандаа хуурай гараа явчихдаг. Зүгээр нэг балиас шихлээ зогсож байсан нөхдүүд нь одоо ингээ хохироод байдаг. Тийм л жамтай юм. Тэгэхээр бизнес чи ихтгэлцэл дээр тулгуурлаж явдаг бол гэрээ зурсан бол гэрээгээ одоо дээдлж явах хэрэгтэй. Тэгжээж ер нь би чамд итгээд ингээд мөнгө өглөө шүү чи энэ гэрээг ингээд зурцсан шүү гэдэг. Одоо юу гэдэг тэр ихтгэлцэл байхгүй бол би чамд одоо өөрийнхөө тэр чи хойд лагерийнхаа байшинг зарлаа гэж бодъё л да нэг 10 сая төгрөг. Тэг мөнгө чи авчаад маргааш нь худлаа энэ буруу болчих би одоо 15 сая төгрөгөөр зарах байсан ингээд мөнгө нэхэд байвал болохгүй үстэй те. Тэгэхээр ингээд нөгөө дундуур нь натрат орж ирэл ингээд бөө юм болдог шнэ. Тэр ихтгэлцэл байхгүй болчихж байгаа байхгүй Монгол улсын хувьд бол яг өнөөдөр. Би ч биш гадны нэг мундаг хүн хэлсэн байдаг. Эрх зүйч болоод бизнесмен хүн бол гайхамшигтай нэг чанартай. Гарын үсэг зурвал мөнгө босгох боломжтой гэж. Өөрөөр гэрээ байгуулалт урьдчилгаад бол даун пэй авчихна гэдэг чинь өөр юм чинь мөнгөө босгоод тэ фондоо босгоод бизнесээ хийх боломжийг бүрдүүлж байна. Тэгэхээр энэ бол өөрөө мөнгө босгох харилцан ихтгэлцэл тэр гэрээний соёл, гэрээний зохицуулт гэсэн асар олон цогц соёлын нийлбэр зохицыг бизнес гэдэг юм байна. Импортын бараа бүтээгдэхүүн одоо түшгэлдэг компаниуд цаашдаа бол явцгүй гэж зүгээр яг зарим эдийн засагч судлаачид хэлдэг л дээ. Гэхдээ та бас өөрөө бизнесмен хүн учраас энэ тал дээр судалгаа хийсэн бах. Ямар судалгаан дээр тулгуурласан бэ? Танай компани цаашдаа энэгээрээ яг дагнах уу? Яг энэ дээр одоо яг би түрүүн хэлсэн өрсөлдөө маш их болж байгааг тийм болохоор одоо бол яг ингэж юм л да. Жишээлбэл 2000 оны үед ингээд англи хэлтэй хүн 90-ад оны үед англи хэлтэй хүн бол одоо маш их боловсралтай хүн гэж тооцогддог байлаа тий. Гэтэл өнөөдөр бол зүгээр англи хэл жолооны өмнөх одоо адилхан одоо болчиход байгаа шүү дээ. Хэрэгцээ болцсон хэлтэй хүн бол хөлтөө гэж ярьдаг үнэн. Гэхдээ бол одоо тэр бол одоо хамгийн давуу тал биш болцсон. Гэтэл одоо энэ компани бол яг компаниудын одоо өрсөлдөөний дунд бол ер нь өсөж хөгжихийн тулд зөвхөн тэр чиглэлээ одоо барих уугүй юу гэдэг одоо компани стратегийн асуудал болж байгаа юм л да. Тэгээ манай компанийн хувьд бол бас бид нар бол цаашдаа үйлдвэрлэлийн чиглэл рүү их сонирхож байгаа. Ялангуяа экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний чиглэлүүдээр бол сонирхож судалгаанууд хийгдээд явж байгаа. Өөрийгөө ер нь бизнесмен хүний хувьд бизнесмен гэдэг утгаар нь яаж хөгжүүлдэг вэ? Бизнесмен гэдэг утгаараа хөгжүүлнэ гэдэг чинь бизнес өөрөө хийж байгаа хийх явцтай хүн ямагт шийдвэр гаргах шаардлага гарч байна. Шийдвэр гаргахтаа нэг жол бас нөхцөл байдлыг сайн ойлгож ухаж төнхчөөж ойлгож шийдвэр гаргана. Дээрээс нь хүмүүс удирдах явхлаар нөгөө хүмүүстөө бас юм зааж сургах шаардлага гарч ирнэ тийм. Тэгэхээр өөрийгөө ямагт л одоо хурцлаад явахгүй бол болохгүй. Тэгэхээр удирдахч хүн бол хүнээр одоо зоригжуулж агаад, урамшуулж агаад ажиллаа хийлэгддэг. Тэгэхээр тэр хүмүүс маань за бүх талаараа одоо мэдлэгээрээ дээгүүр байна гэж яах вэ? Боловсрлоороо дээр байна гэж яах вэ? Гэхдээ ямар ч тохиолдолд бол арай холыг харж чаддаг. Арай уужуу тайван сэтгэж чаддаг. Голыг нь олоод хэлчихдэг. Тийм байх хэрэгтэй болов. Тэгээд шийдвэр гаргах тохиолдолд өөрөө гал одоо өөр дээр авахаас айхгүйгээр шийдвэрийг гаргаад зөвчөө буруучөө тэр одоо шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө зөв болтол нь хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Зав гарвал тэр нэг давуусан чуулганд оруулна гэж байна шүү дээ. Тэрнгээр ингээд явхлаар чинь дотор нь зүгээр л нэг хүмүүс уулзалтал зураг авахуулаад байдаг юм биш л дээ. Очоод тэнд дэлхийн бас шилдэг гэгч бизнес улс төрийн бол нийгмийн одоо төлөөллөө цугларчаад хоорондоо санаануудаа солилцоод байдаг. Тэр бол одоо мэдлэг баялагын тийм нэг том цугларалт юм да. Тэндээс их сайхан энерги, мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой байдаг. Танилынхаа хүрээгт хэлэх боломжтой байдаг. Мэдээж хэрэг өнөөдөр бол мэдээллийг бол зөвхөн одоо энэ хэдэн Монголын телевизүүд болон сонингоос өөрийг ингээ хязгаарлаад байж болохгүй шүү дээ. Интернет бол нээлттэй байж байна. Мэдээллийг ч олж авч болж байна. Хүсвэл цаашаа ухаад байвал сайхан өөрт чинь тустай, бусдад хэрэгтэй тийм мэдлэг бол тэр дотор явж байгаа. За баярлалаа. Таны ажиллаа.
За. Тавихгүй ярилцж чинь. Тэрвэрлэх үү? Амжилттай бизнес бүхэн бүтээлч санаанаас уран гардаг. Бизнес ток нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.